Салтаг агаараа юу. Яг тэр бом хязгааргүй л гэж үнэндээ тий. Асуулж исэн болохоос тарж үзээгүй. Хүсдэг. Ер нь бол гэр бүлийнхаа хүрээнд асмал тарих хийж үздэг. За тэгээ хашаанда бас манайх модтай, жимсний модтай. Хүн яг хүсэх юм бол хаач одоо мод тарих боломжтой газруудыг хайгаад тэнд нь гоё гэр бүлээрээ очиод ч юм уу тий цагийг гоё өнгөрүүлээд мод тарих боломжтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар бол би бол тэгэж бол амжаагүй байна. Гэхдээ зорилго байгаа. Тэрэнд нэг биений өвчний ажлыг шаардах баха. Тийм. За энийг болохоор миний хувьд яг байгууллагууд руу ер нь чиглүүлүүл аягүй сайн гэж үзэж байгаа юм. Яагаад тэгэхээр нэгэн бодлын байгууллагын маркетинг явуулж байгаа юм. За хүмүүсүүдийг уриалчж байгаа юм. Тийм. За мод тарьснараа байгаль орчинд маш гоё эерэг нөлөөтэй гэж үзэж байна тий. Одоо нөгөө нэг агарын тохиолдол ч юм уу уур амьсгал бас эргээр нөлөөлнө гэж үзэж байгаа. Би бол өөрөө орон нутгийн хүүхэд байсан. За тэгээд 10 жилийнх нь ер нь бол аягүй сайн тэр хэмжээтэй ажилтдаг мод тарих, за услах ч юм уу тий сайн дурын үйлсүүдийг аягүй зохион байгуулдаг. За тэгээд одоо ерөнхийдөө мод тарьж байгаа хүмүүсийнхаар тийм залуу гэр бүлүүд дийлийнхэнд ер нь залуучууд гэж хараад байна. Мод тарихаар болоо би амьдарч байгаа хатхныхаа яг цанхныхаа орд тармаар байна. Мэдээж мод тарьснараа ер нь бол эрэгтэй, эрэг тал зөндөө байгаа. Гэхдээ нэгэн бодлын нөгөө нэг сошиалэр явж байгаа сөрөг талыг бас харж байгаа. Яагаад тэгэхээр мод тарих чинь гээд очиод нэг модныг нь тастаа тайраад ч юм уу авчраа тарьж юм уу тийм биш. Яг нөгөө нэг үндсийг аваад гоё яг эхнээс нь тарьж угуулаасаа гэж ер нь бол миний зүгээс амар хүсдэг. Гэтэ энэ нөгөө нэг юу штэ олонний танилцуулгыг хамруулад бас юу яаж байгаа нь илүү нээлттэй олон хүнд бүтээмжтэй хүрч байгаа болов уу гэж үзэж байгаа. Одоо нөгөө нэг ялангуяа хүүхдтэй гэр бүлүүд чинь амралтын өдрүүд цэцэрлэг төрөлн ч юм уу явдаг штэ. Тийм болохоор сайн дурын үйл ажиллагаанууд айгүй их явдаг. За тэн дээр ч гэсэн мод тарих процессыг ч гэсэн илүү гоё танилцуулаад ингүүл илүү хүмүүсүүд бүтээмжтэй байх болов уу гэж бодож байна. Энэ бол надад их хол санагдахгүй байна. Би бол өөрөө хүүхэдтэй. Тэгээд хүүхэдтэйгээ одоо нөгөө мод гэж жүжигийн хүртэл үзчихсэн. Манай хүүхэд багасаа ингээд мод тарьснараа ямар их ач тустай гэдгийг аягүй сайн мэддэг. Тэр чинь 3 настай хүүхэд ч тий. Тэгэхээр хүүхэд бас нөгөө нэг багаас нь ийм хөөрхөн жүжиг ч юм уу тий мод тарихад одоо юу шаарддаг, юу хэрэгтэй, мод тарьснараа ямар ач тустай юм ч юм уу. Тэр мэдээллүүдийг нь багаас нь ингээ боловсрол олгоод олгох юм бол ирээдүйд ч гэсэн тэр модыг ингээ тарихад за тэгээд гэр бүл найз нөхдийн хүрээнд гэвэл мэдээж хэрэг манай гэр бүлийн хүрээлэлд ер нь бол мод тарьдаг. Найзуудынхаа гэр бүлээр нь уриалах. Тий. Уриалахын тулд би мэдээж хэрэг өөрөө бас мод тарих ёстой. Тий. Баярлалаа. За баярлалаа.